Сайн бацгаана уу бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн уншлагаараа тэр хүний одоогийн сэтгэл мэдрэмж ямар байна вэ? Таны гих бодол мэдрэмжийг үзэж өгөхөөс гадна таны бодол мэдрэмж за дээрээс сахиусуудынхаа зөвлөгөө, энергийн уншлагыг хийж өгөх болно. Энэ уншлага маань нэмэлт байхгүй. Гэхдээ та хэд маань хүсэх юм бол энэ уншлагын ирээдүйг нь хувийн уншлагаар хийж өгөх болно. За хувийн уншлага маань 25,000 төгрөг гэж байгаа. Тэгэхээр та хэд маань энэ харилцааг хаашаа чиглэх нь вэ? Ирээдүйд бид хоёр яг амьдрах уу, энэ харилцаа цаашаа илүү гоё байж чадах уу? Зэрэг ирээдүйд тал руу илүү чиглэсэн асуултыг асуух гэж байгаа бол надын Instagram болон Facebook-ээр холбогдоод тусдаа өөрийн хувийн уншлагаа хийлгэж болно. За одоо ингээд энэ 3 группээс өөрт таалагдсанаа нэг сонгоод уншлагтаа орцгоё. За та бүгд группээс сонгосон байх гэж найдаж байна. Хэдүүлээ одоо за ингээд нэгдүгээр группийн хэмнээ маань энерги уншлах нь ямар шухан гарт байна вэ гэхээр энэ группт маань нэг зүйл дээр айгүй шийдэх гэж явж байгаа хүмүүс харагдаж байна. Тэгэхээр энэ нь илүү санхүүгийн тал дээр гэдэг гэж байна. Тэгэхээр шинэ ажил хийх гэж байгаа мó, шинэ бизнес эрхлэх гэж байж болно. За нэг бол ингээд удаан хүлээсэн зүйлээ яг одоо ингээд хийх гэж байгаа хүмүүс гэхээр яалтчгүй хайр сэтгэлийн тал гэхээс илүү надад нэг санхүүгийн тал дээр мессеж ороод ирлээ л дээ. Та хэд маань удаан хугацаанд хүлээсэн ажилд хүрэл за магадгүй энэ групп дотор ажилгүй ажлын анкет өгчүүд хизээ ажилд орох болоо гэж хүлээж байсан. За магадгүй нэг бодож удаан хугацааны турш бодож исэн зүйлсээ яг одооноос эхлээд хэрэгжүүлээд хийгээд явж байгаа хүмүүс байгаа бол та бүхэн маань зөв группээ сонгоч ээ гэж харагдаж байна. Энерги хэмжлэхэн таарсан бол цаашаа уншлагаа үргэлжлүүлээд үзээрэй. За бас нэг зүйлийг хэлэхэд энэ группт маань ихэнх нь агарын ордтой хумах ихэрж инлүүр. За дээрэс нь нумын орд, охины ордны хүмүүс байгаа бол. Тийм бол ордон заавал таарах албагүй гэдгийг та хэд мэдж байгаа. За ингээд үзэхэд нэгдүгээр группийнхний маань та хэдийн маань энерги энэ талдаа гарч ирсэн бол энэ тал дээр та хэдийн маань хосуудынх нь энерги гэсэн үг. Тэгэхээр эрэгтэй хүмүүс хэрвээ үзэж байгаа бол та хэд маань өөрсдөө энтэй талн гээд үзчихээр яад гэхээр энтэй талд нь эрэгтэй энерги, энтэй талд нь эмэгтэй энерги байгаа гэсэн үг. За энэ харилцаан дээр та хэд маань энэ харилцааг юу гэж бодож байна вэ? Одоогийн та хэдийн маань бодол мэдрэмж ямар байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанаас ахуулаад энэ харилцаан дээр та хэд маань ер нь сэтгэл зүрхээ маш их зориулж ийсэн, сэтгэл зүрхээ чин үнээр нэг хүндээ ингэж зориулж байсан харилцаа гэж харагдаж байна. Тэгэхээр өөрт байгаа болгоноо өгөөд энэ харилцааг аль болох ингэж бүтээх гээд хичээгээд байсан. Та хэд маань харин энэ харилцаан дээр маш урт удаан хугацааны ирээдүйг харж эхлүүлсэн харилцаа гэж харагдаж байна. Та хэдийн зүгээс гэхээр яг байна гэхээр энэ харилцаан дээр та юу мэдэрдэг вэ? Одоогийн яг бодол мэдрэмж гэхээр энэ хүнтэйгээ байгаад та хэд маань ялцчгүй нэг тийм өөртөө ихтэй болчдаг гэж харагдаж байна. Гадаад үзэмжэн дээр илүү их анхаарахыг хүсдэг, дээрэс нь гоо сайхандаа илүү их анхаармаар цаг хугацааг зориулмаар санагддаг. Энэ хүндээ ер нь их таалагдахын тулд маш их хичээл зүтгэлийг гаргадаг гэж харагдаж байна л да. Тэгээд энэ хүнтэйгээ байхаараа маш тогтвортой. Энэ хүн та хэдэд ямар зүйлийг мэдрүүлдэг вэ гэхээр тийм тогтвортой, тууштай,
тийм нэг амар амгалан зүйлсийг мэдрүүлдэг. За нөгөө талаараа бас та хэдэд нэг тийм ирч хүч урам зориг өгдөг. Тэгэхээр та хэдийн маань ямар нэгэн зүйлтэйгээр хийж байгаа зүйлс эсвэл амьдрал дээр та хэдийг ер нь л ингээд нэг дэмжээд урамшуулж чаддаг тиймэрхүү төрлийн хүмүүс байгаад байна. За баг зэргийн орж байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ харилцаагаа та хэд маань жоохон бүтэх болов ирээдүйд яах вэ гэсэн айдас тийм сөрөг бодол. За сөрөг бодол гэдэг хүү айдас гэдэг чи да. Тэгэхээр айдас тийм мэдрэмжүүд жоохон орж ирээд байдаг харагдлаа. Хэдийгээр та хэд маань энэ харилцаа маш сайхан зүйлсийг ингээд мэдрүүлээд аз жаргалыг амар амгалан өөртөө ихтэй байдлыг ирч хүчийг мэдрүүлдэг ч гэсэндээ нөгөө талаараа энэ ингээд удаан хугацаанд үргэлжлэхгүй байх үү те ирээдүйд битэр жоохон салах үедээ гэсэн бодол та хэдд маань хальт ингээд орж ирээд байна гэсэн үг. За харин та хэдийн маань хамтрагчдын зүгээс ямар мэдрэмжтэй байна вэ гэхээр та хэдийн өөртөө ихтэй байдал чинь энэ гадаад үзэмж гоо үзэгдэл нь чинь жоохон хамтрагчдын жоохон тийм өөртөө итгэх итгэлийг бууруулад байдаг гэж харагдаж байна л да. Та хэд өөртөө итгэх тусам нөгөө хүмүүс чинь гадаад үзэмжиндээ итгэх тусам нөгөө хүмүүс маань жоохон өөртөө итгэлгүй болоод за би нэгдүгээр бүлгийнхнийгээ алдчихгүй дээ намайг голохгүй дээ надад бол ер нь л их гоёцсон хүндээ намайг яаж тоосон бол тоо үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй шүү те сайхан залуу шүү гэж бодоод тэрнээсээ болоод жоохон тийм харан хөдлөөд идэг гэж харагдчихлаа. Тэгэхээр жоохон харамлах сэтгэл төрөөд идэг. Тэрнээсээ болоод энэ хүн маань жоохон та хэдийг хартах гад тэгээд хянгаад та хэдийг жоохон контролт гол байгаа юм шиг өөрөө ирэхээрээ байлгах гэдэг юм шиг бодогдож болно. Ховц хунар дээр нь юм бэлдэх ч юм уу те хүмүүс онц дээр. Тэгэхээр та хэдэд маань энэ нь эсэргээрээ өөрийг чинь жоохон ингээд контролт гоод байдаг. Өөрийг чинь ингээд эрхэндээ байлгах гад байдаг юм шиг өөрийг чинь ингээд юмыг зааварлаад жоохон тэр нь төвхтэй байдал мэдрүүлдэг гэж харагдлаа. Гэхдээ энэ хүмүүс маань та хэдийг яг ингээд харгаад ингээд өөртөө чинь хэрэгээс ингээд урам зориг унтраах гад байгаа зүйл бол биш. Ерөөсөө тийм зүйл биш. Зүгээр л та хэдийн маань ингээд гадаад үзэмж үнэхээр үзэсгэлэн болохоор үнэхээр ингээд өөрийгөө итгэлтэй тийм болохоор чинь энэ хүн жоохон өөртөө итгэл нь алдаад та хэдийг алдчих үедээ гэсэн тийм жоохон айдас орж ирээд байдаг болохоор энэ хүмүүст маань энэ нь их төвөгтэй санагддаг гинэ их өөр юм би. Нээсэн болоод яалтчгүй та хэдэд магадгүй энэ хүн хэлэхгүй байгаа ч гэсэн нэгдүгээр бүлгийн маань хамтрагчд нь ингээд өөрөө зовоод идэм байл та яа. За баг ингээд өөрөө зовж хахаас орхичдаг юм билүү. Нэгдүгээр бүлгийн маань угаасаа л надаас илүү гоё хүн гарч ирэх юм бол надаас илүү сайхан залуу гарч ирэх юм бол за сайхан эмэгтэй гарч ирэх юм бол угаасаа л намайг гэхгүй дээ намайг хайчт магадгүй дээ гэсэн болгоомжлол айдас төрөөд энэ нь өөрийн жоохон хэцүү байдал руу түлхээд байдаг гэж харагдлаа. Бусдаар бол энэ хүмүүс маань та хэдэд үнэхээр хайртай юу гэх юм бол хайртай. Та хэдэд байгаа бүхнээ ингээд зориулгаад бэлэн байдаг. Та хэдийн төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг. Тэр тусмаас агуугийн дэмжлэг өгөөд та хэдийг ингээд туслаад явахсан гэж хүсдэг гэж харагдлаа. За ерөн л ингээд та хэдэд сэтгэл зүрхийн өгч чадах хэрээрээ та хэдэд өгдөгөө. Та хэдийг гэдгийг яг л өөртөө байгаа зүйлээ та хэдээс ерөөсө харамлдаггүй гэж харагдаж байна л да. Одоо ерөнхийдөө гэхдээ энэ хардаалт энэ жоохон өөртөө үл итгэх байдал нь одоогийн байдлаас за одоогоор жоохон ингээд сайжирч байгаа гэх юм уу? Та хэдэд өнгөрсөн хугацаанд маш их итгэхгүй нэгдүгээр бүлгийнхээ маань намайг хаяаж явчин та гэсэн бодолтой байдаг, эргэлзээтэй байдаг байсан бол харин одоо эсэргээрээ энэ байдал маань илүү тогтворжиж орж ирж байгаа. Та хэдэд илүү за битээр сайхан амьдарч чаднаа гэд та хэдэд итгэх итгэл нь илүү нэмэгдэж байгаа гэж харагдаж байна. Тэр ч утгаараа та хоёрын маань харилцаа бас буцаад ингээд асаад нэг жоохон сөрөг байдал руу ороодсэн бол аюу эерэг болж харагдчих байгаа гэж харагдаж байна. За нэгдүгээр бүлгийнхний маань та хэдийн маань өөрсдийн чинь энерги гүйцэхээр агаарын орттой хүмүүс нь ихэр хумгаж илүүрийн орттой, за охины орттой хүмүүс байгаа харагдаж байна. За галын орт бас жоохон орж ирлээ. Арслан, хонь, номын орд гэж харагдаж байна. За нөгөө хамтрагчдын чинь зүгээс ямар орд илүү давмгаалж харагдаж байна гэхээр энэ илүү усны орд харагдаад байна. Тэгэхээр заагаас хилэнц мэлхийн ордныхон за матар жоохон орж ирж байна. За ер нь бол та хоёрын маань одоогийн байр суурь, одоогийн бие биенээ гих сэтгэл нь мэдрэмж нь жоохон ийм байгаа харагдаж байна.
Одоо харин та эдт маань өөх сахиусуудын зөвлөмж зөвлөгөөний төлөвлөгийг энэ ба сахиусуудын өгч. За та эдт маань өгч байгаа сахиусуудын зөвлөмж зөвлөгөөг авч үзэхэд өнгөрсөн хугацаанд энэ харилцаан дээр жоохон итгэл алдаж байсан ч юм уу те жоохон гомдож харуулж ирсэн. За та эдийг ялцчихгүй үзэхэд ингээд юу гэж харагдчихсэн л та. Хамтрагчдын зүгээс нөгөө өнгөрсөнд ч яг өөрөө итгэлгүй болохоор итгэлгүй байдлаасаа болоод та эдт маань буруу ойлголт өгөөд та тэр жоохон уурлуулад бухимдуулаад гомдоод байсан бол одоо харин тэр болгоноо тавьж явуулах цаг нь болсон гэж харагдчихэв. Тэгээд дээрэс нь одоо жоо энэ харилцаан дээр шийдвэртэй байх хэрэгтэй байна. Та эд маань эргэлзэж байсан бол энэ харилцаан дээр жоохон шийдвэртэй байх хэрэгтэй байна. Илүү санхүү за сэтгэл ханамжтай байдал дээр илүү анхаарах хэрэгтэй. Яг одоо цаг дээр төвлөрөөд та эдийн маань хамтрагчдаас мэдэрч байгаа зүйлс юу байна? Аз жаргалтай байх гэж хичээх хэрэгтэй байна. Энэ цаг дээр та эд маань бүхий л зүйлийг гой баялгаар илүү ирээдүйдээ хараад аз жаргалтай байх гэж хичээх хэрэгтэй байна. Одоо яг ингээд сэтгэл зүрхээ нэг хэрэгтэй. Нэг яах гэдгийг мэддэхгүй эргэлзсэн байдлаасаа гарах хэрэгтэй байна гэж харагдаад байна л да. Тэгэхээр бас нэг өгж байгаа зөвлөгөөн гэх юм бол одоо бол бас яг ингээд харилцаа гэд байхаасаа илүүтэйг уур санхүүгээ илүү карьер тал дээр хийх ёстой зүйлс дээр бас анхааруул зүгээрээ гэж харагдлаа. За, Oracle картнаас нь орж иж байгаа мессеж гэдэг юм бол чи бол гэрлийн ажилтаа. Чи бол одоо ингээд сүнснүүдийг гэрэлтүүлэх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бус өөрөө ингээд бусад хүмүүст туслах ч юм уу те өөр хин нэгэндээ ингээд за магадгүй хамтрагчтай ч юм уу өөрөө ингээд бас гэлзүү дээр нь тусламж дэмжлэг үзүүлээд яг алдаа оноогийн жоо хилэлцээд за миний яар жоо ийм юм дээр ингээд байна гэдэг жоо тэр хүнийг ухааруулах талаас нь хилээд ойлгуулад аваа явуул зүгээр байна. За чиний одоо яг ингээд гарах гэж байгаа юу юм сайн судлаарай, шийдвэрээ сайн судлаарай. Яагаад гэхээр чи бүх зүйлийг ингээд арай information гэдэг чинь одоо мэдээлэл дутуу байгаад байна. Чиний хувьд бол мэдээлэл дутуу байна. Тэгэхээр ингээд эргэн тойрноос бас зөвлөмж зөвлөгөө сонсоод жоохон хайлт хийгээрэй гэж харагдаж байна л да. Шийдвэрээ гаргахаас өмнө хайлт хийгээрэй гэдэг чинь. За энэ дээр тэгэхээр ямар нэгэн шийдвэр гаргах чад яг салий ч юм уу эсвэл нэг ажилд хүрэх дээр яг шийдэх гэж байгаа хүмүүс байгаа бол тэр болгоно бас сайн тунгаагаад эргэн тойрныхоос судлаад зөвлөмж зөвлөгөө аваад мэддэг хүмүүсээс тэгж шийдвэр гаргаарай гэсэн сануулга Oracle карт нь орж ирж байна. За ингээд дөрөв группийн маань энэ хүрээд дуслаа үргэлжлэлээр энэ харилцаа ирээдүйн асуухыг хүсэх юм бол надад Instagram, Facebook-оор холбогдоод асууж болно. Оюун ажиллагаа хэлгэж болно. За бүгдэнд баярлалаа. За 2 дугаар бүлэгнийхээ уншлагт орцгоё. 2 дугаар бүлэгнийхээ энерги уншлага. За 2 дугаар бүлэгний маань энергийг харахад энэ дунд маань ойрд жоохоо хэл хамттай байгаа хүмүүс байгаад байна гэж харагдаж байна л да. Өнгөрсөн хугацаанд ялцчихгүй та хэд маань бие биенээ маш их хайрлж, бие биенээ маш их татгалзсан гэж харагдаж байна. Гэхдээ бие биедээ маш их хайртай байсан хүмүүс гэж харагдаад байна л да. Одоо тэгээд ялцчихгүй юу болсон байна вэ гэх. Тэгэхээр харилцаан дээр жоохон маргаа үйл олголцол үзэл бодлын зөрүү ч юм уу гарч ирээд тэгээд бие биенээ жоохон шархлуулсан байгаа харагдаж байна. Тэгээд энээс нь болоод бие биенээ жоохон орхицсан. За магадгүй яг орхисон гэж харагдахгүй байгаа хэрнээ нэг бие биенээсээ блоклжоод эсвэл салъя гэж холдчоод бие биенээсээ холдчоод тэгсэн хэрнээ хүлээгээд байгаа энергитэй байгаад байна л да. Тэгэхээр та хэд маань ялцчихгүй нэг хоорондоо муудалцаад үйл олголцол болсон. Тэгээд энэ харилцаанд түр завсарлага авсан харилцаа гэж харагдчих. Магадгүй завсарлага аваагүй хамт байлаа ч гэсэндээ та хэд маань энергийн төвшөнд нэлээ хөндөй хөдөн байдалтай байгаа болов уу? За цөөн хүмүүсийн хувьд бол энд тэгээд жирэмсэн хүмүүс байж магадгүй. Тэгэхээр үр хөвгтдээ болсон жирэмсэн хүмүүс байгаа бол бас та хэд маань зөв группээ сонгож ий.
Ордыг харах юм бол загас хилэнц мэлхий за агарын орд бас их харагдаж байна. Тэгэхээр ихэр хумгч инлүүрийн ордтой хүмүүс байгаад байна. Орд нь бол гэхдээ заавал таарах албагүй. За одоо тайд маань энерги За ингээд үзгээд юу гэж харагдаж байна вэ гэхээр таад маань болохоор яг таадын зүгээс хамтрагчаа юу гэж бодод байна вэ гэхээр энэ харилцаа хол зайны харилцаа гэж надад харагдаж байна. Хол зайд байсан эсвэл таад маань гадаадд ажилладаг байж болно. Хол зай гэхээр Монгол дотроо уурхад ажилладаг ч юм уу ямар ч хэсэн би энтэйгээ нэг жоохон хол байдаг, ээлжийн ажилтаа тиймэрхүү хүмүүс байсан гэж харагдаж байна. Гэхдээ хэдий хол зайтай байсан ч гэсэндээ таад маань энэ хамтрагч руугаа ингээд нэгдүгээр бүлгийнх юм аа хайртай хүн рүүгээ маш их татлагддаг байсан. Өнгөрсөн хугацаанд ер нь энэ хүн рүү л ингээд мессежээр догтлоод энэ хүнтэй л уулзах өдрийг хүлээгээл уулзах мөчрөг хүлээгээл энэ харилцаа таныг маш их тогтлуулдаг байсан. Тэгээд энэ харилцаа руугаа гэсэн маш гал халуун энергитэй байсан бол харин одоо жоохоо энерги нь өөрчлөгдсөн байгаа харагдаж байна л да. Өнгөрсөн хугацаанд юугаа харилцаа тал руу илүү анхаарал харилцаа руу илүү анхаардаг байсан бол одоо таад маань харин санхүү рүүгээ илүү анхаарад өөрийнхөө яг өмнөх ажил хийх ёстой ажил төрөл за юу гэдгийг те сурч боловсрох ёстой. Тэгээд сургууль соёл сургалттай амжаа өөрийнхөө хийхийг хүсэн хобби тэр болгонлогоо жуухан анхаарад явж байгаа гэж харагдаж байна. Яагаад ийм зүйлс болоод байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд та бүхний маань хамтрагчийн зүгээс нь та болон танаас гадна бас нэг хүн дээр ингээд эргэлзээд та хоёроос нэг сонголт хийх гээд чадахгүй гацаад байсан байдалтай байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг нэлээд хүлээсээ энэ шийдвэрийг гаргах гэж бол маш их хүлээсэн байдалтай харагдлаа. Тэгэхээр таад маань энэ шийдвэрийг гаргахдаа зүгээр энэ хамтрагч руугаа за нэгдүгээр хоёрдугаар бүлгийнх маань яг ингээл миний хайртай хүн, миний найз залуу, за миний эхнэр нөхөр гээд ингээд байхаасаа илүү дээгүүр харин яг ингээд энэ хугацаанд та хэд маань болохоор өөрсдийнхөө хийж бүтээх зүйлс дээр илүү анхаарад санхүү, хобби, ажил хийх ёстой бизнес тэр зүйлс рүү илүү анхаарсан гэж харагдаж байна. За энэ нөгөө нэг юу нь болохоор зэрэг хамтрагчдын зүгээс болохоор зэрэг ингээд яалтчгүй танаас гадна өөрт нь бас нэг юм өмнө нь үргэлжсэн найз охин ч юм уу эсвэл холбоотой хин нэг байгаад байгаа хгүй. Тэгэхээр та хоёрын гол тунд шийдвэр гаргах чадахгүй млээл гацалттай тийм энерги байгаад байна. Тэгэхээр одоогийн байдлаар яг таныг юу гэж бодож байна вэ? Таныг гих энэ хүн эцсийн сэтгэл нь ямар вэ гэхээр уг нь тантай байхад бол энэ хүн маш их тийм нөгөө юу хардаг. Тэг өнгөрсөн хугацаанд та хоёрын маань хооронд маш их тийм халуун дулаан дурсамж байсан. Яг л нэг хүүхэд насны гэгээ мөрөөдөл шиг тийм дурсамжийг та хэд маань ялцчихгүй хоёрдугаар бүлгийнх маань энэ хүмүүстэй өгөөд байсан харагдаж байна. Тэгээ та хэдтэй л ингээл амьдралын төсөөлөхөөр та хэдтэй харилцаатай холбоотой байхаар зэрэг яадаг вэ гэхээр энэ хүнийг бүх зүйлийг цоош нэр хараалт шинээр эхлээл нэг аз жаргалтай тийм мэдрэмж төрдөг гэж харагдаж байна. Бүхнийг ингээл зориулж чадах юм шиг таны төлөө бүхнийг хийгээл гүйж очиод тэгэл за яг хойлоо амьдрын хойлоо энийг тэгээл нэг өөрт нь урам зориг ирч хүч орж ирэл таны төлөөл гэдэг юм уу бүхнийг хийж чадах юм шиг тийм мэдрэмжийг авдаг гинэ. Гэхдээ таныг бас ингээд энэ ялцчгүй холзааны харилцаа бас байна л да дийлэх хүмүүс маань. Тэгэхээр таныг маш их санд байгаа, таныг бол маш их сандаг. Тэгээ бас маш их хүлээгээд байгаа энергитэй харагдаж байна. Тэгэхээр
За холбоо харилцаатай байсан хүн гэж хэлсэн тийм. Тэгэхээр хамтрагчдын хувьд тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ холбоо харилцаатай байсан хүн нь өнгөрсөн хугацаанд байсан хүн л гэж харагдаад байл л да. Өнгөрсөн хугацаанд магадгүй гэр бүлтэй байсан, найз охинтой байсан, эрэгтэй хүмүүс өвдөж байгаа бол найз залуутай байсан ч юм уу те. Тэгээ одоогийн байдлаар энэ хүн яг энэ нөгөө нэг мэдрэмжээс жоохон салаад та энэ хүнд жоохон урам зориг өгөөд дахиад шинээрхлэх боломж, шинээр энэ амьдралыг, шинэ хайр дурлалын тэр гал халуун мэдрэмжийг төрүүлээд байгаа гэж харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд ялцчихгүй энэ хүмүүс бас энэ гаццсан байдлаас хэнийг сонгох уу, хэн рүү ингээд үйлдэл хийх вэ? Эсвэл энэ яг зөв үү, буруу юу? Одоо би энэ хүнийг орхих ёстой юу гэж нэлээд гаццсан байдал дээр нэлээд хүлээсэн гэж харагдаж байна л та. Тэгэхээр та их бодол нь болохоор зэрэг маш тийм энэ хүнд нэг тийм ирч хүч, урам зориг, сайн зүйлсийг өгөөдөг. Харин та эдийн маань зүйл хувьд гэхээр жоохон хамтрагчтай сүүлийн үед гомдоод байгаа тийм энерги орж ирж байна. За энэ бол одоо сахиусуудын зөвлөмж зөвлөгөө үзье. За яалтчгүй тийм байна. За дайдын хувьд гэхээр би жоохон хамтрагчийн хэлэх үгийг татаж үзмээр санаглаа. Яг тэгэхээр энэ жоохон гомдлын энерги яваад байгаа учраас. За яалтчгүй гол зайны харилцаа болоод байх шиг байна да. За тэгээ надад орж ирж байгаа мессеж нь юу вэ гэхээр та хэд одоо өнгөрсөн хугацаанд сэтгэлийн шархалцсан байсан, гомдсон байсан, маш хэрэгэлцсэн, нэгэлцсэн ганцаараа юм шиг мэдрэмжийг аваад яахаа мэдэхгүй байгаад байсан бол энэ болгоноосоо одоо гарах хэрэгтэй байна. Одоо яг өөрт чинь ингээ шинэ боломж бололцоо сайхан зүйлс яг орж ирээд байна л да. Амьдралд нь өөрчлөлтүүд ийм мэдрэмжээс салах хэрэгтэй. Энэ гонглсон, энэ стрессцэг, энэ өөрийгөө ингээд араас утгалуулсан юм шиг мэдрэмж аваад байсан бол хий нэгэнд ашиглуулсан юм шиг мэдрэмж аваад байсан бол одоо энэс гарах хэрэгтэй байна. Амьдрал чамд маш их боломж бололцоог олгож байна гинэ. Тэгэхээр энэ нь нэг талаараа ажлын боломжууд бас орж ирж байгаа харагдаж байгаа бол нөгөө талаараа харин шинэ харилцаанууд байж болно. За яг надад бол шинэ харилцаа гэхээрээс илүү шинэ ажлын боломж, за тэгээл амралт, дугаалга нэг тийм санхүү тал дээр, ажил карьер тал дээр, за дээрэс нь өөрөө ч өөрчлөгдөх тал дээр нэлээд боломжууд орж ирж байна л та. Бүх зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй байна. Шинээр эхлүүлэх хэрэгтэй байна. Энэ бол чамд одоо ингээ хорвоо ертөнц зохиогч байгаа бэлгээ. Тэгэхээр энэ магадгүй бяцлал хийдэг ч юм уу, энерги гэж явдаг хүмүүс байгаа бол өөрийнхөө сэтгэл зүй дээр бас илүү анхаарах хэрэгтэй байна. За цаг аваа, энэ бол чи өнгөрсөн хугацаанд бусдыг гисээр байгаад маш их ядарсан. Тэгэхээр одоо бол яг энэ болгоноо зогсоод чи өөрийгөө хайрлах ёстой байна гэж харагдаж хэлүүлж байна. Oracle card-ын мессеж. За би чиний залбирлын хариуг одоо чамд авчираад чамайг ингээд замчлаа явж байна. Намайг дагаад алхам алхмаар урагшлах хэрэгтэй байна гинэ. Тэгээд өөрийнхөө бодол мөрөөдлийн хойноос ингээд алхах хэрэгтэй байна гэж байна. За хамтрагчдын зүгээс та хэд маань өгж байгаа мессеж юу байна вэ гэхээр энэ бол одоо би өөрийгөө эмчлэх ёстой цаг хугацаа. Одоо бол яг зөв цаг хугацаа биш байна. Би чамайг одоо илүү сайн сайхнаар ингээд хайрлж эдгээсэн ч эмчлэгч эмчилсэн ч болоосаа гэж хүсэж байна гэдэг л дээ. За эмчлэг гэхээр жоохон нэг илүү хайрлж инхрээлэх ч юм уу, халамжлах ч юм уу тэр тал руугаа авчижээ. Хайр сэтгэл төр гэхээр илүү ойлгосон ч болоосаа тийм. Чамд илүү сайн зүйлсийг хийсч өгсөн болоосаа гэж хүсэж байна гэж харж байна. Тэгэхээр ялцчгүй та хэд маань хамтрагчтай гомдчоод байгаа бол орж иж байгаа мессеж нь юм байна. За тэгээд та хэд маань цааш өргөжлүүлээд та ирээдүйн рүү хаашин чиглэх нь, ирээдүй ямар байх нь, энэ харилцааг доктортой цаашаа сэргээ цаагаа явж чадах уу? Эсвэл энэ харилцаа ингэж явж байгаад бүр дуусах хэрэгтэй харилцаа юу гэдгийг үзхийг хүсэх юм бол Instagram болон Facebook-оор холбогдоод хувийн уншлага авч болно. Бүгдэнд энэ хүртэл үзсэнд баярлалаа.
За 3 дугаар бүлгийнхнийхээ уншлах тарцгаа 3 дугаар бүлгийнхнийхээ энерги уншлагыг харсан. Чиний Вау. Гайхалтай. 3 дугаар бүлгийнхний энерги уншлагыг харсан чинь дандаа юу гараад ирсэн байх юм? 5-ын тоо бүр 3 удаа гараад ирсэн. Тэгэхээр та хэдийн амьдралд маань маш том өөрчлөлт. За яг маш том өөрчлөлт гэхээсээ илүүтэйг одоогийн байдлаар нэлээд өөрчлөлтүүд явагдаад байгаа харагдчихээн. За өөрчлөлтүүд нь юу вэ гэхээр нэг л одоо сүүлийн үед та хэд маань нэг амьдралаа өөрчилчих гэсэн хүмүүс байгаад байдаг. За амьдралаа өөрчлөх хэрэгтэй байна. Яг энэ байдлаас гарах хэрэгтэй байна. Нэг зүйлийг хийх хэрэгтэй байна гэсэн хүмүүс маш их байна энэ дотор. За ажил төрөл дээрч бай, амьдрал дээрж бай жоохон сүүлийн үед маргаантай зөрчилтэй байгаа эргэн тойрныхоо хүмүүстэй таарч тохирохгүй байгаадаа нэлээ хил ам тэмцэл гарч ирээд байл та надад. Тэгэхээр ингээд гомдол тэмцэл харуулсал маш их гарч ирээд байгаа болохоор сүүлийн үед жоохон хин нэгэнтэй маргалдаад байгаа хүмүүс байгаа бол энэ бүтээгт ихэнх тийм хүмүүс байгаа тань амьдралаа өөрчлөхийг хичээж байгаа. За дээрэс нь маш их гомдол тэмцэлтэй байгаа хүмүүс байгаад за амьдралаа бүр яг өөрчлөё гэд нэг шийдвэр гарах гад байна л гэж харагдаж байна л да. Ажил төрөлтөр бол энэ ажлаа хаяад ийм таныг зовоогоод байгаа хэрүүл тэмцэл хийгээд ажлаа хаяад өөр ажилд орохыг хүсэж байна. Хэрвээ энэ харилцаа байгаа бол та хэд мөн энэ харилцааг хаяад гараад явахыг хүсэж байна гэж харагдлаа. Энэ харилцаан дээр нэг шийдвэр гаргаад тий. За хэд бол одоо юу гацчих 3 дугаар бүлгийнхнийхээ та хэд маань юу гэж бодож байна хамтлагчаа явуул. За энэ ягаан талд нь болохоор эмэгтэй энерги, ноо талд нь болохоор эрэгтэй энерги байна гэсэн үг. Тэгэхээр эрчүүд маань үзэж байгаа бол энэ та хэдийн маань тал, эмэгтэйчүүд маань үзэж байгаа бол энэ та хэдийнхээ гэсэн үг. Тэгэхээр эдгээр хамтрагч нь ахан тий. За ингэж үзэхэд зарим өдрүүд маань багтахгүй нэ. За яг тайлбарлаа явчих. 3 дугаар бүлгийнхний маань харин өнгөрсөн хугацаанд та хэд маань нэлээд сонголт байгаад байсан гэж харагдаж байна. Тэгээд бас ингээд хамтрагчдын зүгээс харахаар та хэдийн маш царайлаг үзэсгэлэнтэй гадаад үзмжийн өөр нэг татагддаг гэж харагдаж байна л да. Тэгэхээр энд гадаад үзмжин дээр нэлээд анхаардаг хүмүүс байгаа болов тэр ч утгаараа та хэдийн маань тойрон хүрээлсэн хүмүүс таадтай үерхэх болзах санал тавьсан та хэд рүү ингээд гэрлэх санал тавьсан ч юм уу таныг анхаарах таныг хүмүүс маш их байдаг байсан байна өнгөрсөн хугацаанд. Тэгээд та хэд маань энэ хүн дээр ингээд сонголт хийгээд за шинээр эхлүүлье гэсэн байдлаар энэ хүнтэй яг үерхэд үзье, энэ хүнтэй болцоод үзье, энэ хүнтэй нэг харилцаа холбоогоо тогтоогоод үзье гэсэн байдлаар одоо яг энэ харилцаа бол шинээр эхэлж байгаа харилцаа л гэж надад харагдаж байна л да. Тэгэхээр энэ бол данд жилээс доош хугацааны харилцаа байгаад байна. Та хэд маань ялцчгүй энэ харилцаанаар ингээд цоо шинэ энергитэй шинээр эхлүүлье бүх зүйлийг ингээд шинээр эхлэе гэж бодоод байгаа хэрнээ бас жоохон эргэлзээд байгаа. Энэ хүн дээр энэ жоохон эргэлзээд яхаа мэдгүй байдал үүсээд байгаа учраас тэрнээсээ жоохон сэтгэл нь жоохон ядаргаатай, сэтгэлийн жоохон ядаргаа мэдрээд байгаа мэдрэлийн ядаргаа гэх юм уу? Маш их зүйлийг бодоод сүүлийн үед эргэлзээд байгаа харагдаж байна. Шинээр эхлээд ингэ сайхан байгаа хэрнээ зөв хүнийг сонгоч уу, буруу хүнийг сонгоч уу гэсэн эргэлзээ таадад маш их орж ирээд байна. За би буруу хүнээ сонгоцсон биш үсттэй. Энэ нэг миний амьдраад явах хүн биш үсттэй гэсэн эргэлзээнүүд бол үүсэт байгаа учраас жоохон хэцүү мэдрэмжийг аваад байгаа боловч энэ харилцаанд байхаар та хэд маань яалтчгүй энэ харилцаан дээр хөвгөлтэй байж чаддаг нэг тийм аз жаргалтай гэм хүүхэд чиг тийм мэдрэмж өгдөг харилцаа байгаа тэл да нэлээд баялаг өрнөл ихтэй
тийм уйдгартай харилцаа бол биш. Ерөөсөө л ингээл зугаатай хөвгчлөлтэй байдаг гэр бүлтэйгэн байхаар хийх юмнууд ч гэсэн маш их байдаг гэж харагдаж байна. Та хоёрын хооронд ярих яриа нь ингээд дуустдаггүй ч юм уу энэ хүнтэйгэн байхаар. За энэ хүн маань та хэдийг харин эсрэгээр нь юу гэж бодож байна? Энэ хүний одоогийн та хэдийг их бодол мэдрэмж нь гэхээр та хэдийг маш үзэсгэлэнтэй, иш хүчтэй эмэгтэйчүүдээ гэж боддог. Бас та хэдийг аливаа зүйлийг манлайлаад удирдах явж чадхаар удирдахч чанарын хүмүүс гэж хараад байна л да. Нэлээд хүчрэхтэй эмэгтэйчүүд хэрнээ барыг ирчүүдээс тутгааргүй тийм хүч чадалтай, өөрийн гэсэн үзэл бодолтой, гадаад үзмжин дээр маш их анхаардаг. Тэгээд ер нь л их цай гой сайхан тал дээр чинь бас энэ хүн маш их анхаардаг байх нэ. Энэ хүний яалтчгүй сэтгэлийн татдаг гэж харагдаж байна. За нөгөө талаар энэ хүн яг одоохондоо та бүхний маань дотоод мэдрэмжийг бол арай мэдэрч чадаагүй байгаа гэж харагдаж байна. Яг дотооддоо гадаад үзмжин дээр чи хит их анхаарал байгаа болохоор дотооддоо 3 дугаар бүлгийн маань яг хэн бэ? Ямар хүн бэ гэдгийг дээр чинь яг одоохондоо анхаарч чадахгүй байгаа. Тэр болгоныг тань чадаагүй байгаа гэсэн мэдээлэл орж ирж байна. Тэгээд бас та хэдтэй байхад энэ хүн маань нэг тийм хүүхэд шиг болчдаг мэдрэмж байна. Нэг тийм хүүхэд насны дурсамжийн сэтрээгээд байдаг ч юм уу, эсвэл нэг өмнө нь та хэд магадгүй уулзж ийсэн, үерхэж ийсэн ч юм уу. За үерхэх гэхээсээ илүү нэг тийм таньдаг холбоотой байсан хүмүүс байна. Нэг сургуульд явж байсан, эсвэл нэг газар хамт ажилладаг байсан ч юм уу. Бага наснаа цэцэрлэгт хамт явдаг байсан ч байж болно тий. Хальт таньдаг тийм хүмүүс юм байна. За тэгээд энэ хүмүүс маань одоогийн байдлаар та хэдийг жоох харцсан хүлээцэнсэн байдалтай байна. Та хэдийг бол одоохондоо таньж амжаагүй, энэ хүн хэм бэ гэдгийг яг мэдэж амжаагүй гэсэн байдалтай байгаа боловч энэ хүний яг сэтгэл зүрхэн гэдэг юм бол тань руу маш их тэмүүлдэг. Тантай уулзахын тулд ингээд маш холоос ч юм уу шууд гүгээлэрдэг, тантай л ингээд мессеж хичээл өдөржингөө мессежэл байдаг, ямар ч төлөө завгүй байсан ч гэсэндээ энэ хүн тань руу ингээд мессеж хийх хүсдэг, тантай л цаг хугацааг ингээд хамтдаа байхыг хүсдэг гэж харагдчихэд боломжтой олдвол тантай уулзаад, боломжтой олдвол тамтай хамт болзоол гадуур зугаалал нэг тийм үнэхээр тань руу гэсэн хүсэл тэмүүлэлтэй таны төлөө одоо баг бүхнийг хийчихэр нэг тийм гал усыг даваад ирнэ гэдэг шиг бараг л тийм энергитэй байгаад байна. Тэгээд жоохон энэ үнийг бас гацаадаг эргэлзүүлдэг юм нь юу вэ гэхээр бас тантай юм лээ ойролцоо энерги гарч ирж байна. Таныг одоохондоо арай хайраахан таньж амжаагүй учраас шууд том шийдвэрийг гаргаад тантай үерхий сууй амьдрэ гэд том шийдвэрийг гаргахад бол энэ хүн бэлэн биш гинэ. Хичээ таныг яг ингэ бүрэн таньлаа, ямар ч нэг шийдвэр дээр гаргаад тэгээд нэг том шийдвэрийг гаргахыг арай хүсэхгүй байгаа. Тэр нөхцөл байдлыг тэр цаг хугацааг бол юм хүлээзэнж байгаа гэж харагдаж байна. Магадгүй тэр байдал нь танд жоохон эргэлзээ төрүүлээд байж болно. Ийм мессежүүд орж ирлээ. За харин одоо та бүхэнд маань өгч байгаа энерги юу зөвлөгөмж юу байна? Сахиусуудаас нь өгч байгаа тэрийг харцгаая. 3 дугаар бүлгийн маань өгч байгаа сахиусуудаас зөвлөгөмж маш олон бүлүүд гараад ирлээ тэгэхээр. Ингээд утсан чинь таад дээр маань ямар өнцгөө мессежүүд гарч ирэх нөө. За тарот мессежээс юу гэж орж ирж байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд таад маань зөндөө дахиад нэг мессеж татдаг. Тэгэхээр Таадад нэг тийм муу зуршил байгаад байна. Энэ нь юу бэ гэхээр надад бол илүү бодлын мессеж орж ирж байна. Тэгэхээр таад нэг сайхан зүйл болохоор маш сөргөөр бодоод байдаг. За нэг жишээ нэг гоё залуу тантай ингээд болцоол үерхэд явъя гэж бодъё л да. Тэгэнгүүт та юу гэж боддог вэ гэхээр энэ баг намайг ашиглаж ухаахтай. За ингэж яавал салж ухаах дөө энэ ч баг хайр биш дээ. Тийм бодолтой. Дандаа сөрөг бодол юмыг боддог. Жишээ нь нэг хүн найзлийгээл ороод ирэнгүүт энэ яг яах гэж байгаа юм бол гарч нийлээ зугаалыг гэлдэг мөт за айгуул надаар даалгах гэж байгаа даа ч юм уу тий.
тийм бодлууд маш их сүүлийн үед орж ирээд байгаа гэж харагдаж байна. Энэ нь таныг маш буруу зам руу, буруу зуршил руу татаад те хүмүүсээс өөрийгөө тусгаарлах ч юм уу эсвэл нэг жоохон хүнд итгэлгүй болоод байгаа. Эргэн тойрныхоо хүмүүст ерөөсөө итгэж чадахгүй байгаа найз нөхөдийн хамтрагчд юу байдیں۔ Тэр тусмаа эсрэг хүстэндээ ерөөсөө итгэх итгэлээ жоохон алдаад байгаа гэж харагдаж байна л да. Энэ нь юунаас үүдэлтэй вэ гэхээр ерөөсөө таны гаднаас чи ингээл заваагаал бодолтой оруулаад шаналгаад байгаа зүйл бол нэг байхгүй. Хамгийн гол нь та өөрөө өөрийгөө л ингээ бодлоор хүлээд бодлороо заваагаад байна гэж харагдаж байна л да. Ингэж их хит бодолд автснараа бодол дээрээ ингээд хит тулгуурлаад сөрөг юм эргэлдүүлэл өдөржингөө бодоод байх юм бол яад байна вэ гэхээр бүр маш их хэцүү стресстэй байна өөрөө. Тэгэхээр жинхэнэ хайрцагт байдаг гэдэгт итгэе. Таныг хэнийг хайрлаж байна гэдэгт итгэе. Тэр хүний хайртай бол мэдрэмжээ ил гаргаа. Одоо бүх зүйлийг шинээр эхлэе гэж мессеж орж ирээд. Тэгэхээр энэ хамтрагч дээр ч илүү орж иж байгаа мессеж болохоор та хэд маань ялцчихгүй энэ хүн дээр зүрх сэтгэлээ яг чи үнэн чир нэг хэрэгтэй байна. Хайртай бол хайртай тий. Тэгж нэг хэрэгтэй шүү гэж харагдаж байна. За тэгээ Oracle Card-ны мессеж нь юу хийж яах вэ гэхээр яг болон дасгал хий. Тэгэх юм бол чиний одоо нөгөө нэг бодлыг чинь цэвэрлэнэ. Бодолт чинь одоо амар амгалан зүйлсийг авчирна гэж харагдаж байна л да. Ингээд тоорот Oracle Card-ны мессеж хоёр яг ингээд зэрэгцээд гараад ирдэг айгуу гоё. Надад хүртэл айгуу сонирхолтой гараад санагдчихсэн заримдаа. Яаж ингэдэг байна гэл. За одоо бол яг өөрийнхөө нэг сүнсэн дээр анхаарч сүнсээ хөгжүүлэх ёстой, сүнсний зорилгоо жоохон олох ёстой цаг хугацаа байна гэнэ. Сүнсний хөгжил дээр анхаарах ёстой цаг хугацаа. Тэгэхээр та хэд маань энэ хит бодолд автдаг зүйлээ яаж амгаах вэ гэх тэгэхээр та маш тодорхой мессеж яг хийх юм уу эсвэл дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байна. За шийдвэрээ гаргаа, өөрөөсөө асуу. Аль зам чамайг илүү нэг зорилготой ч илүү ойртуулж байна. Тийм болохоор тэр замаа сонгоод явах, алийг сонгох вэ гэдгийг чи өөрөөсөө асуух хэрэгтэй. Бас аль зам чамайг одоо зорилгоос жохолдуулаад байна гэдгийг өөрөөсөө асуугаад шийдвэр гаргаад чиний дотор бүх зүйл хадгалаа ихтэй байгаа. Чи өөрөө мэдж байгаа гэдэг чинь. Тэгэхээр энэ зүйлийг олохын тулд яадаг вэ гэхээр тэгэхээр бясалгал хийснээрээ та илүү нөгөө зөн сонойтойгоо холбогдоод яг юм асуудлаа шийдэж чадахгүй гацсан байгаа тийм мэдрэмжээс гарч чаднаа. Зүүн совингоо сайжруулах хэрэгтэй байна гэж бас ороо мессеж орж ирээд байна. Тэрийг хэлчихье. За 3 дугаар бүлгийн маань яг яагаа мэдгүй энэ харилцаагаа эхлүүлэх үү, яагаа зөв хүнтэй байна уу, буруу хүнтэй байна уу гэж цаашаа эргэлзэж байгаа бол дээрэс нь энэ харилцааныхаа ирээдүйг асуухыг хүсэж байгаа бол Instagram болон Facebook-оор холбогдоод харилцааныхаа ирээдүйн талаар нэг асуултыг асууж болно. За бүгдэнд энэ хүртэл үзсэнд баярлалаа.